Өмнө говийн уул уурхайн компаниудын орон нутгийн харилцааны ажлагчдын туршлага солилцох чуулга уулзалтанд оролцохоор ирсэн оюу толгой төсөлтэй танилцаад явж байна. Тэгээ энэхүү үйл ажиллагааг бол анх 2 жилийн өмнө манай Energy Resource компани орон нутгийн харилцааны газрынхан санаачлаад зохион байгуулж исэн. Тэгээ өнгөрсөн түрүүчийн 2 удаагийнхыг нь бол Energy Resource зохион байгуулж исэн бол энэ удаад бол оюу толгой санаачлагыг авч бас үргэлжлүүлэн бидний энэ санаачилсан ажлыг бол уламжлал олгоод ингээд 3 дахь жилээ зохион байгуулж байгаад бол маш их баяртай байгаа. Тэгээд цаашдаа энэ үйл ажиллагаа маань нэлээд уламжлал олоод явна. Энэ дундаасаа маш олон уурхайн компаниуд бие биенээсээ суралцах орон нутгийн харилцаа болон орон нутаг нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаан дээр нэлээд сайн хамтын ажиллагаатай байх юм байна гэдэг их сайхан хүлээлттэй явж байна. За ер нь бол нөгөө аливаа уул уурхайн үйлдвэрлэл явж байгаа газар бол мэдээж орон нутгийн иргэдийн зөв буруу ойлголтууд байдаг. Энэ дунд ялангуяа тоосчлтын асуудал дээрээс нь мөн говь нутаг усны ус ховортой усны хомсдол бий болох магадaltaй болчиход байна. Маш олон уурхайн үйл ажиллагаа бол говьд явагдаж байна. Тийм болохоор говь нутгийн ирээдүй бол маш бүрхэг болж байна гэсэн ард иргэдийн эмзэглэл бол байдаг. Энэ дээр болохоор зэрэг уурхайн компаниуд маань өөрснөө төрөл бүрийн шинэ технологиудыг оруулж ирж маш ухаалаг шийдлүүдийг бол бий болгож байгаа. Жишээлх юм бол бараг 7 чоноогүй манай баяжуулах нүүрсний Energy Resource компани нүүрс баяжуулах үйлдвэр маань гарсан хаягдлаа усгүйжүүлэх гээд шинэ технологи бүхий үйлдвэрийг сая 10 сарын 7-нд бол нээсэн байж байгаа. Энэ үйлдвэрийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр зэрэг нийт ашиглаж байгаа усаа 98% нь буцааж ашиглах боломжтой. Ийм зөв шийдэлтэй ухаалаг байгаль орчиндөө ээлтэй ийм технологиг нэвтрүүлээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгэхээр зэрэг энэ технологио бид нэр илүү орон нутгийнхаа иргэдэд ойлгуулах, таниулах аль болох орон нутгийн иргэдтэйгээ зөв хамтын ажиллагаатай байх айгүй чухал. Тэгэхээр орон нутгийн ажилтнууд бол орон нутгийн иргэдэд чиглэсэн зөв мэдээллийг тогтмол өгж явах гэдэг асуудал хамгийн чухал. Тэгэхээр бидний хамгийн түрүүн хийх ажил бол ерөөсөө зөв мэдээллийг тодорхой давтамжтай, хүртээмжтэйгээр хүргэх нь бол маш чухал байдгаа л гэж хэлмээр. Энд бол маш том бүтээн байгуулалт, маш том уурхайн үйлдвэрлэл бол явж байгаа юм байна. Би өмнө нь бол ерөөсөө огт ирж үзэж байгаагүй. Ерөнхийдөө бол оюутлахын талаар мэдээллийг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон орон нутгийн иргэдээс бол авдаг байсан. Энтэй харьцуулаад ингээд харахад бол маш их чадварлаг мундаг мэргэжилтнүүдийн гараар бол маш сайхан уурхайн үйлдвэрлэл явж байгаа юм байна. Энийг бол манай Монгол улс бол бас дэмжиж ажиллах нь зүйтэй юм байна гэдэг талаас нь л харж байна.